Уулын нефтийн үйлдвэр байгуулагдсанараа дотоодоо бид нар бензин шатхуунуудаа гаргаад нэг дэлхийн зах зээлийн үнээс араа хямд төсөр шатхууны хэрэглээ бий болгоно. Монгол улсын иргэн бүрд хүртээмжтэй юм томоохон бүтээн байгуулалт болж байгаа гэж үзэж байгаа. Гэтэл ингээд нэг суудл бүглөө сууж байгаа төрийн албан агчид нь энэ бодлогынхаа эсрэг ингээд ажиллаж байгаа мэт дүр зураг эсгээд байгаа чинь юу гэж ойлгох юм бэ? Яагаад энэ асуудал дээр сэтгэл гаргаж ингэж дэмжиж шийдэл гаргахгүй байгаа юм бэ? Сангийн яамны дүрм журамд нийцээгүй учраас зээл нь зогсчихсон. Тэр зээлийнх нь хүүн явагдаж байгаа, яваад байгаа бас тооцогдол. Хажуугаар нь нөгөө сангийн яамны дүрм журамд нийцээгүй учраас зогссон. Тэгэнгүүт үйл ажиллагаагаа явуулахын тулд цалингаа тавихын тулд 10.9% хүүтэй зээл аваад тавиа явж идэг. Гэхдээ ийм дампуу юм гэж юу вэ наа? Хэн энэ хариуцлагыг хүлээх юм бэ? Хариулж өгөөрэй надад. Хэн энэ мөнгөний алдагдлыг, энэ хүүний алдагдлыг хэн хүлээх юм бэ хариуцлагыг? Тэгэд гайл дээр нэг төр журам горим гээд тоног төхөөрөмжийг оруулж ирээд жил болгоод буцаагаад гарах гэх юм гинэ. Тэгээ буцаагаа дахиж оруулж ирэх юм уу? Йоо энэ нэрэ. Бүрөөсөө ойлгохгүй наа. Би одоо тэр тоног төхөөрөмж энэ урт удаан хугацаанд хэрэгжих төсөл гэж ойлгож байгаа. Гэхдээ яагаад энэ гайлын сангийн яамныхын нэг ойлгохгүй байгаа юм бэ? Би бол одоо бүр энэ нефтийн үйлдвэр барихын эсрэг энэ ажиллаад байгаа мó гэж ойлгочихлоо шүү дээ энэ байдлаараа. Гэхдээ ингээд жил болгон нэг мэдүүлж гайл мэдүүлээ тоног төхөөрөмж оруулж ирдэг. Буцаагаад жилийн дараа буцаагаад дахиад оруулж ирдэг. Хэдэн сард энэ ажиллах юм бэ? Чи 103 сард бид нар бүтээн байгуулалт ажил хийдэг шүү дээ үндсэндээ.